За, сайн байцгаана уу та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргье. Тэгээд ерөнхий сайдаас хэд хэдэн асуултууд асууя. За, нэгдүгээр асуулт болохоор 58 үндэсний хороог татан буулгана гэсэн байна. Тэгэхээр 58 үндэсний хорооны 50% буюу 29 үндэсний хороо. Тэгэхээр энэ үндэсний хороон дээр эрчим хүчний үндэсний хороог татан буулгах асуудал орж байгаа юу гэж асууя. За, хоёрдугаарт нь дулааны цахилгаан станц 3 дээр гарсан Ослын үндсэн шалтгаан бол эрчим хүчний яам 4-5 толгойтой байснаас боллоо гэд маш их ярьж байгаа. Та ч бас маш их ярьж байгаа. Гэхдээ энтэй үл би бас 100% санал нийлэхгүй байгаа. Мэдээж яг энэ бол тодорхой хэмжээгээр нөлөөлсөн. Гэхдээ өнөөдөр эрчим хүчний яам яг үндсэн ажлаа гүйцэтгэл нийлэл сайн биш байгаа учраас л тэр нэг юм эрчим хүчний реформыг хэрэгжүүлэх эрчим хүчний үндэсний хороог байгуулсан. За, хоёрдугаарт нь Эрчис Монгол компани байгуулад эрчим хүчний компаниудыг нэгтгэсэн. За, тэгэхээр энэ бол мэдээж ингээд нэг тодорхой хэмжээний үндэслэлтэй амьдралаас ургаал ямар сайндаа л энэ нэг бүтцүүдийг гаргаж ирсэн байх л да. Жишээлбэл яагаад эрчим хүчний Эрчис Монгол компанийг байгуулсан бэ гэдэг дээр нэг үндэслэл их ярьдаг. Тэр бол эрчим хүчний яамны хүмүүс бол дор хаяж 2-3 компани тузад ордог. Ингэснээр нөгөө яамныхаа үндсэн ажлаа хийдгүү гэдэг асуудал байсан. Тэгэхээр энийг засаж залруулахын төлөө та ямар ажил хийх вэ? За, хоёрдугаарт нь эрчим хүчний реформыг хэрэгжүүлнэ гэд бас маш олон ажлуудыг төлөвлөө явж байгаа. За, тухайлбал эрчим хүчний тухай хуулийг шинжлэх ажлын хэсэг улсын хурал дээр байгуулагдсан. Бид нар бүтэн цагаар сүүлийн 8 сар ажиллаад дулааны анхдагч 60 хуудастай хуулийг драфталсан. Эрчим хүчний чөлөө зах зээл рүү шилжүүлэх 150 гаруй хуудастай процессын шин чанартай хуулийг шинжлэхээ явж байна. Энэ бол ингээ реформын хүрээнд хийгдэх ажил. Тэгээ үндэсний хороо ингээ татан буугдж байгаа болохоор реформын хүрээнд хийгдэх тэр зорилтууд эрчим хүчний яамн дээр очиж хуваарлагдаж зорилтонд болоод явах уу? Энэ дээр та бас хэр анхаарал хандуулж ажиллах вэ? Ялангуяа бид нар бол эрчим хүчний салбарыг чөлөө зах зээл рүү шилжүүлж ижил өнөөдөр улс нуруунд дээр байгаа ачаанаас хөнгөлнө. Тэгжээж л энэ эрчим хүчний салбар руу гадны хөрөнгө оруулалтыг татна. Тэгжээж бид нар цахилгаанаар хангагдаад дулаанаар хангагдаж чадахгүй байгаа хэрэглэгчээ хангадаг болно. Тэгжээж нөгөө энэ журам давмгаалцсан манай эрчим хүчний тухай хууль маш ерөнхий 800 гаруй журмаар өнөөдөр ажиллагаагаа зохицуулж байгаа. Тэгээд намайг улсын хурлын гишүүн болоод ирэхэд эрчим хүчний хуулийг шинжлэх ажлын хэсэг эрчим хүчний яам дээр байгуулагдаад 3-4 жил болж байгаа гэсэн хуулиа шинжлээгүй. Тэгээ яг бид нар ингээ бүтэн цагаар ажиллаад хууль гаргаж байна. Энэ дээр эрчим хүчний яам төдийлөн бас хамтарч ажиллаж чадаагүй. Тэгэхээр энэ дээр засгийн газар хэр хамтарч ажиллаад энэ реформыг хэр цааш нь явуулах вэ гэдэг ийм л 3 асуултыг асууя. Эрчис Монголын тухайд бол үнэхээр энэ бол буруу шийдвэрээ гэдгийг үл хамгийн их хэлж ярьсан хүмбэл бий байгаа. Ингэж эрчим хүчний салбарыг олон толгойтой болгох, даргыг дахиад нэмэх нь бол хариуцлагыг сулруулнаа, төвлөрүүлэгч нь буруу, аль болох бие даалгах хэрэгтэй, тэгжээж өрсөлдөөн бий болгох хэрэгтэй, өрсөлдөөн тисжүүлдэхийн тулд өөрийнхөө системийг, өөрийнхөө тэр үйл ажиллагааг сайжруулад явдаг, тэр систем рүү шилжих нь чухал юм аа. Тэрний хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх нь чухал юм аа гэж маш их ярьсан. Тэрний төлөө нилээдгүй ажлыг хийгээ явж байгаа. Тэгээ энэ чиглэл дээр засгийн газар хэр дэмжиж ажиллахаар зорилт тавин ажиллаж байгаа вэ гэсэн ийм асуулт байна. За, Сандгийн бямц цаг цайд хариулт өгье. За, инх засгийн асуултанд хариулъя. 58 үндэсний хороог бараг 2 дахин цөөлж байгаа. Энэ дотор таны асууж байгаа эрчим хүчний үндэсний хороо, боомтын үндэсний хороо, хяналтын үндэсний хороо гэдэг бас яг яамтай, тодорхой ажлын албатай, тодорхой төсөв зардалтай байсан эдгээр эхний ээлжинд орж байгаа. За, араас нь төсвийн тодтол дагаад бус үндэсний хороод эндээс хуультай зайлшгүй байх ёстой гендерийн үндэсний хороо гэх мэт хуультай үндэсний хороод бол үлдэнэ. За, зарим нэг юу гэдгийг төсөв оронтой байхгүй үндэсний хороод үлдэнэ. За, бусд үндэсний хороод бол бүгдийг бас татан буулгах ийм бас бодлого барьж байгаа. Яагаад гэвэл бас ингээд төрийн байгууллагуудын бас ажлын чиг үүргийн давхардал, ялангуяа яамдын бүтц чиг үүрэгтэй давхардсан үндэсний хороод бас нэлээд олон байгуулагдсан байсан. Эдгээр бас татан болгох ийм зохион байгуулалтууд хийж төсөв зардлыг хэмнэх илүү бүтээн хэмжээг нэмэгдүүлэх бодлого барьж байгаа.
За эрчим хүчний компаниудын хувьд бүгдээрээ одоо Монгол улсын ард иргэдийг аж ахуй нэгж байгууллагыг цахилгаантай, дулаантай, галтай, голомттой байх үндсэн зорилготой, чиг үүрэгтэй, үүнийхөө төлөө одоо өдөр шөнөгүй цаг наргүй ажилладаг ийм албан хаагч нар. За энэ дээр одоо юу гэдэг компани болгон дээр ингээд тусдаа тууцтай байгаад туузын гишүүд нь одоо эрчим хүчний яамны одоо газрын дараагаас нь ахуулаад мэрэгчлэн хүртлээ байгаад тэгээд ингээд давхар одоо сард 2 сая цалин аваад ингээд байх нь бол тийм одоо зохимжтой биш байна. Энийг одоо цомхон чадварлаг одоо илүү одоо юу гэдэг хоорондоо мэдээлэл солилцоо уялдаатай байх бололцоотой байдлаар ингээд нэгдсэн нэг тийм удирдлагатай нэгдсэн тууцтай байх юм бол зардал шимнэх юм байна. Тэр одоо компани бол одоо ТЭЦ 3, ТЭЦ 4, ТЭЦ 2 одоо захиргааны станц компаниудын хооронд одоо хаана ямар давуу талууд байдیں, хаана ямар сул талууд байдیں, хаана ямар өргөө зардал байна. Хооронд нь харьцуулагдаад ингээд химнээд хянаад явах боломжтой гэдэг байдлаар бол нас эрчим Монгол компани байгуулж за мөн одоо бас давхурдсан одоо газар болгон дээр хүний нөөц, газар болгон дээр хуулийн зөвлөл, газар болгон дээр одоо гэдэг маркетингийн алба гэдэг ингээд ерөөсөө л одоо тэр эрчим хүчний компаниудын дунд нь одоо бодлогын зохицуултыг хийх зорилгоор эрчим Монгол компаниг байгуулсан юм байна лээ. Харамсалтай нь одоо бас нэг үйл ажиллагаа явуулж чадаагүй хоорондоо сүүлийн ойлголцол үүссэн. Үүнээсээ болоод одоо ингээд асуудал үүссэн байгаа. За үүнийг одоо бас засгийн газрын хэрэглэх газар дээр бас нэг үрчлээ одоо бас наривчлан шинжилгээ хийж одоо бас тодорхой хэмжээнд одоо бас асуудлыг судалж ерөнхий сайдад бас танилцуулж байж одоо цаашдаа хэрхэн яаж шийдвэрлэх вэ гэдэг талаас тодорхой шийдэл гаргахаар ажиллаж байгаа. Ер нь бол бас ингээ үзэхэд бол үндсэндээ маш адилхан одоо олон компаниуд дээр давхурдсан олон оронтой байна, олон бүтц байна. Үүнийг одоо бас нэгтгэхэд нийлүүлээд зардал хэмнэх бололцоо байна. За мөн одоо бас шаардлагатай одоо нэгэнд нь илүүдэлтэй үнэгүй байж байгаа юм нөгөө. За асуултанд нөгөө гүйцэд хариулт авъя л да. Эрчим Монголын талаар, эрчим хүчний реформын талаар хариулж байгаа хариултанд бол юу яаж байна? Ер нь санал нэгтэй байна. Энэ бол маш зүйтэй асуудал. За хамгийн гол чухал асуудал болохоор эрчим хүчний реформын хүрээнд олон ажлуудыг хийхээр төлөвлөсөн. Тэгэхээр тэр бүх ажлуудыг өнөөдөр эрчим хүчний яам хийх үү? За хоёрдугаарт нь би сая хэллээ. Эрчим хүчний хуулийг шинжлэх ажлын хэсэг улсын хурал дээр байгуулагдаад 8 сарын хугацаанд ажиллаад нилээдгүй олон ажлуудыг хийгээ ингэ явж байгаа. Энэ дээр засгийн газар одоо хэр хамтарч ажиллаад яг тэгвэл энэ реформыг хийнэ, чөлөө зах зээл рүү шилжүүлнэ гэдэг нь бүр олон улсад батлагдсан бид нар ийшээл явах ёстой. Тэгэхээр энийг засгийн газар хэр дэмжиж ажиллах вэ? Энэ дээр ямар бодлого баримтлах вэ гэсэн энэ дээр асуулт одоо хариулт авъя гэж бодож байна. За бэмцэх цайд нэмж хариулъя. Тэгээ эрчим хүчний үндэсний хороо, эрчим хүчний яам, за эрчим хүчний чиглэлээр одоо бас тодорхой дагнсан одоо манай мэрэгсэн инх цэцэг гишүүн одоо цэнгүүн гишүүнгүүд одоо гишүүд бол маш ажил хэрэг санал гаргасан. Энэ хүрээнд эрчим хүчний одоо реформ хийхээр одоо зориг шулуудаад эрчим хүчний одоо үн тарифыг нэмэгдүүлсэн. Энэ хэмжээгээр одоо эрчим хүчний компаниудын бас одоо санхүүгийн дарамт буурсан. Гэтэл нөгөө талдаа өргөө зардал, давхарцсан оронтой тэнд байдаг хүнд суртал, за дээрэс нь одоо нөгөө илүү дутуу шахаа одоо бага үнэтэй өндөр үнэтэй шахдаг эсвэл нэгэнд нь байгаа мэй гэдэг юм уу эвдэрсэнгээд одоо буцаага засаад шинэ юм шиг буцаага нийлүүлчихдэг. Иймэрхүү одоо бугширсан бас ялзарсан дотроо одоо хувилдсан иймэрхүү зөвлөдүүдийг зас залруулж одоо эрчим хүчний бас өөрийнх нь үйл ажиллагааны өртөг зардлыг бууруулах боломж байгаа. Энэ дээр бол одоо гишүүдтэйгээ инх цэг гишүүн цэнгэн гишүүнтэйгээ бас одоо хамтарч ажиллах талаар бас бид бодлого гаргана гэж бодож байгаа. Та бүхэнтэй бас хамтраад цаашдаа одоо дутуу хийсэн ажлыг гүйцэтгэх. За ерөнхий сайд нэмж хариулт өгье. За мөнх чулууны инх цэцэг гишүүний асуултанд хариулъя. Тодорхой асуултууд хариулсан. Эрчим хүчний тухай хууль, эрх зүйн шинжилэл бол улсын хурлын гишүүдийн бүрэн эрхийн асуудал, холбогдох яам, засгийн газрын хэрэглэх газрыг хамтарч ажиллахыг үүрэг болгож тэр чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байна. Манай инх цэцэг гишүүн эрчим хүчний чиглэлийн мэргэжлийн хүмүүсийн дуу хоолой оролцоо их чухлаа. Энэ чиглэлээр bis тийм улсын хурлын гишүүдтэй зөвшөлт хамтран ажлын хэсэг байгуулж ажиллахыг эрчим хүчний сайд үүрэг болгосон байна. Бүрэн либералчлалын хувьд бол манайх шиг ийм эмзэг эдийн засагтай эрчим хүчнээс үн ханш бүрэн хамаардаг улсын хувьд бүрэн 100% либералчлах эрчим хүчний бүх компаниудыг хөвчлээ, цахилгаан станцуудыг ч юм уу хөвчлээд бүрэн либералчлах боломж бол манай улсын хувьд хязгаарлагдмал хоёр хөршийн нөхцөл байдал, эрчим хүчний хараат бус байдал, өөрийнхөө бие даасан байдлыг шийдвэрлэсний үндсэн дээр либералчлалыг үе шаттай дистратаа хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж байна. Энэ чиглэлээр бас За улсын хурлын гишүүд асуулт